За эдийн засгийн эрх чөлөөний одоо шалгуурыг одоо хоёр үндсэн одоо зарчмаар хангагддаг. Нэгдүгээрх нь бол бизнес эрхлэх боломж, хоёрдугаарх нь шударгаар хөдөлмөр эрх боломжоор одоо дүгнэдэг. Тэгэхээр одоо монголчууд өнөөдөр дэврэн сэтгэлээр нийтдээ 280 мянган аж ахуй нэгжийг одоо бүртгүүлж бизнес эрхлэхийг оролдсон. Гэвч өнөөдөр 118 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. 163 мянган аж ахуй нэгж үе таалгаа хаагаад одоо энэ бизнес эрхлэх боломжоос татгалзаж байна. Тэгээд энэ 118 мянган аж ахуй нэгж дотор 30 мянган нь бол X тайлбар өгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо юунаас болж байгааг нь шударгаар хөдөлмөрөх боломжийг нь хааж ийн гэсэн үг. Яг түрүүний хэлсэнчлэн одоо энэ 2022 онд мянган зөвшөөрөл олгодог байсныг нь зөвшөөрлийн тухай хуулиар 381 зөвшөөрөл болгосон. Гэвч энэ хооронд яасан бэ гэхээр нөгөө авилгал авдаг, хэл ахуул авдаг, ажил чөдөр тушаа болдог нөхдүүд 667 нэмэлт төчхөөрөмтгийг бий болгосон байна. 264 бүртгэл, 232 дүгнэлт, 132 гэрчилгээ, 30 магадлан итгэмжлэл, 9 сертификат сая 40 гэж хэлж байна лээ. Тэгээ ийм одоо нэмэлт төчхөөрөмтүүдийг гаргаад нөгөө авилгал авдаг юм ажил хийхэд садаа болдог юм хэвээрээ байгаад байна. Тэгээ энд одоо бас нөлөөлж байгаа бас нэг одоо шударгаар бизнес эрхлэлд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол төрийн өмчийн оролцоо нийт эдийн засагт. Төр өөрөө дүрм журм тогтооно. Тэгсэн мөртлөө төр дүрм журмын хажуугаар өөрөө ороод бизнес оролцоод явчихна. Тэнгүүд одоо тэр төрийн оролцоо ямар үедтэй байх вэ? Баахан өөр ширтээ гарна. Тэр өөр ширтээ гарсныг иргэн төлдөг ийм л одоо тогтолцоотой болчиход байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол 101 аж ахуй нэгж төрийн өмчийн аж ахуй нэгж байгаа. Тэр нь одоо нийтдээ 60 гаруй их найд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 26 их найд төгрөгийн орлоготой, тэгээд 23 их найд төгрөгийн өр төлбөртэй байж байгаа. Тэгээ энэ одоо төрийн өмчийн оролцоо нь бол нийт эдийн засгийн чинь 70% ингээ болчихж байгаа. Дээрээс нь дахиад 5000 аж ахуй нэгж энэ төсвийг дагаж явдаг нэг 5000 аж ахуй нэгж байж байна. Энэ бүхэн чинь ер нь бол энэ төрийн оролцоо хэтэрхий данхааснаас болоод энэ бизнесийн хийх боломж одоо Монголд байхгүй болчиход байгаа. Тэгээ дараагийн нэг хамгийн том шалтгаан бол дарамт бол татварын дарамт байгаа. Өнгөрсөн хугацаанд 9 төрлийн татвар шинээр болон хувийн нэмэгдүүлсэн. 100 одоо төлбөр хураамжийг бол энэ аймаг сум нийслэлийн иргэдийн хурлаар одоо гаргаж төлбөр хураамжуудыг нэмж байгаа. Үүний үр дүнд ерөөсөө аж ахуй нэгжүүд эргэлтийг хөрөнгөгүй болчиход байгаа. Өнөөдрийн байдлаар 6.1 их найд төгрөгийн татврын өртөө байна. Тэрний 1.4% буюу одоо 85 тэрбум төгрөгийн өр нь 10 саяас доош одоо өртөө 72 мянган аж ахуй нэгж байгаа шүү дээ. 85 тэрбум төгрөгийн. Тэгээд энэ аж ахуй нэгжүүдийн хаалгыг барьдаг, дансыг хаадаг ийм одоо дарамт маш их байгаа. Тийм учраас энэ одоо эрхчлөө бизнесийн эрхчлөөний энэ хуулиар одоо энэ хүн цортлуудыг ялангуяа одоо та нарын өнгөрсөн хугацаанд энэ 10 жилийн туршид энэ төр засгийг барьж байхдаа гаргасан тэр алдаа завхралыг засна гэж найдаж байна. Гэвч одоо харамсалтай нь яг өнгөрсөн хугацаанд социализмын маягийн энэ одоо эдийн засгаас салах юм. За ерөнхийдөө хариулъя. За энэ засгийн газар энэ чөлөөлөе гэдэг энэ бодлогыг бас хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид зөвшөөрлийн хуулинд заасан энэ 371 зөвшөөрлөөс бусад 146 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг 100% одоо зөвшөөрсөн буюу заавал ямар нэгэн эрх олголт, магадлалын итгэмжлэл, лиценз, сертификат, бүртгэл гэдэг зөвшөөрөл гэдэг нэргүй мөртлөө зөвшөөрөл шиг одоо хориглолт болж байгаа энэ хязгаарлалтуудыг авч хайсан. Ингээд лайсенс хэмээн олон жил холбогдож чадахгүй байсныг нь одоо үр дүнд хүргээд та бүхэн одоо хүсвэл e-бизнес цэгийн лайсенс цэгийн рүү ороод
146 төрлийн бүх төрлийн үйл ажиллагаа, нийслэл, дүүрэгт хүсэл дэлгээх хариу авах шаардлагагүй мэдэгдээд эхэлж байгаа. Ингэсэн өнгөрсөн хугацаанд лайсенс хэмээн e-бизнес 2 дээр бараг одоо зөвшөөрлгүй тэр зөвшөөрөл эрх олголт гэрчилгээ гэдэг элдв зүйл нэхэхгүйгээр үйл ажиллагаа эхэлсэн компани аж ахуйн нэгжүүдийн тоо 100 гарцсан байна. Компани байгуулагдсан байна. За үйл ажиллагаагаа эрхлээ эхэлсэн байна. Үүнд бол иргэд компани аж ахуйн нэгжүүд бол бас таатаа хүлээж авч байна. Зөвшөөрлийн хуулинд заасан 371-ээс бусад төрлийн бүх үйл ажиллагааг бол бид нар чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрнө. Дээрээс нь одоо хувийн хөвшил дээр API сервисийг нээж байгаа. Нэгсэндээ бол би бас цахим шилжилтийн 2 дахь одоо үеийг эхлүүлж байна. Эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгах хууль бол энэ бизнес эрхчлөөний хууль гэж үзээд байгаа. Яг тэр компани онлайнаар байгуулад үйл ажиллагаагаа эхлээд элдв бичиг баримт шаардахгүйгээр эхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй компани эрсдлийн үнэлгээ суурлаад шууд автоматар 10 жилээр сунгах энэ асуудлыг бүгдийг нь одоо хуулинд тусгаж өгсөн. Тусгай зөвшөөрөлтөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг бол энэ хуулиар бүгдийг энгийн зөвшөөрөл шилжүүлнэ. 22 хоногийн дотор энгийн зөвшөөрлийг хүсээд хариу өгөхгүй бол шууд эхэлнэ. 30 гаруй тусгай бол энгийн зөвшөөрлийг хүчингү болгоно. Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож байгааг 8 болгоно. Гэдэг ийм шийдлүүдийг бол тусгаж өгсөн. Бараг 30 гаруй энгийн зөвшөөрлийг цуцлана. Тэгэхээр одоо бол хүн зуртал бодтойгоор буурна. Дээрэс нь тусгай зөвшөөрөл өгсөн бол 5 жил өгчөөд дахиж авахын тулд шинээр өгж байгаа юм шиг бичиг баримт шаардлагаа болно. Эрсдлийн үнэлгээг хийгээл автоматар сунгана л гэж. Тэгэхээр бол бодтой үр дүн бол гарна энэ хууль батлаад өгвөл 7 дугаар сарын 1-ний өмнө бол бүх тусгай зөвшөөрлүүдийг эрсдлийн үнэлгээнд суурлаад шууд сонголтуудыг нь хийн зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулах бүх төрлийн үйл ажиллагааг бол чөлөөтэйгээр нэ. Ингээд төрийн хүн сурталчилгааг бууруулах ажил бодтой хэрэгжиж байгаа шүү гэдгийг хэлье.